За нийгмийн даатгалын багц хууль бол Монгол улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн нэг бүрт хамаатай маш чухал юм хууль орж ирсэн байгаа. За засгийн газраас өргөн мэдүүлсэн нийгмийн даатгалын багц хуулийн төсөлтэй хамтаар Монгол Улсын их хурлын гишүүн Банзрагчийн Төвшин нарын 41 гишүүнээс өргөн мэдүүлсэн бас хуулийн төсөл хамтдаад нэгтгээд хэлэлцэгдэж байгаа. За тэгэхээр энэ нийгмийн даатгалын багц хуулийг аль болох одоо эдийн засагт ээлтэй, иргэн нэг бүрт хүртээмжтэй болох үүднээс энэ нэгтгэлийн асуудал дээр дахиад бага зэргийн одоо тохируулгын шин чанартай ойлголцол хийх шаардлагатай байгаа учраас улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн зүгээс яг энэ асуудал дээр 2 цагийн завсарлага хүсэж байна. За энэ засгийн газар өргөн барьсан нийгмийн даатгалын багц хууль байгаа. Ариун зай нарын гишүүдийн хууль байгаа. Төвшин нарын гишүүдийн хууль байгаа. Гурван нэгтгэж хэлэлцээгээд одоо хууль санаачилж өгшөөрсөн анхны хэлэлцүүлэг ажлыг байгуулж болгон тоёх гишүүн ахлуулж хийсэн байгаа. Тэгвэл 2 цагийн завсарлага төвшин гишүүнээ тэгээд нэлээд сайн ярилцаад байхаараа бас тэгээд ойлголцоод